За ингээд амралтынхаа өдрөөр цаг зав гаргаж ирж уулзалтанд оролцож байгаа дундгойчуу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд иргэдтэй уулзалтын ажиллагаагаа Улаанбаатар хотын одоо 7 дүүрэг зүүн 5 аймаг өнөөдөр ингээд говийн аймагуудаар ингээд уулзалт хийгээд явж байгаамаа. Офшор даансанд энэ мөнгөө нуусан нөхдүүдийг бол оруулж ирэх ёстой. Би тэр Санжийн баяр цагт сүү атвал би сайхан бэлгэлсэн би бод. Энэ хүмүүсүүд бол эхнээсээ ургасан хүмүүсүүд. Дээр үед эхнээсээ ургасан хүмүүсүүдийг яд асуудаг байсан. Энэ ялыг асуух ёстой. Өнөөдөр манай хойд хөлш хятад яа тэмцэж байна? Арабын Эмират улс өнөөдөр авилгачтай яа тэмцэж байна? Энэ тэмцэл хийх ёстой. Монголын ард түмнийг үе үед нь үр удмаар нь өгөөдөвлөх, хоослох ийм бодлого явуулж байгаа офшортой таныг тууштай тэмцээсэй гэж би хүсэж байна. Тэгээ ер нь бол энэ Монгол улсад ил тод юм үйж байхan боллоо доо гэж ер нь бол хэлэх гээд байгаа. Дээр юу болж байгаа ч бөөмөд, доор шатандаа ч юу болж байгаа нь бөөмөд нэг иймэрхүү байдалтай байлаа. Монгол улсад хариуцлага гэдэг юм ерөөсөө байхan боллоо. Их хурлын эндэр дээр ерөнхий сайд нь засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан хүнтэйгээ хоорондоо би нэг хулгайчаар дуудаад бүр баримттайгаар хэлж байна. Чи намын хөрөнгийг идсэн, чи нүүрсний хулгайч. Гэхдээ тэрэн дээр хариуцлага ямар хариуцлага байна тэр улсад ч. Оюун толгой 5 толгой гэж яриад байгаа юм да. Эн чин дандаа идэж уудаг юм байгаа. Ард түмнээ бодсон, их орноо бодсон бол өнөөдөр Монгол улс ямар хэмжээнд өгчих байсан. Тэгсэн чи одоо энэ өмнө говийн шивээ хөрөн дорны говийн хөвсгөл суманд одоо нүүрсүүд гараад байдаг юм байна лээ. Тэр чи одоо тэгээ ямар улсууд нь чимээгүй гаргаад байдаг. Ямар нь болохоор ингэ чимээ гаргаад байдаг юм. Тэр ерөнхийдөө тэр засаг тэр барьжээс улсууд тэр том үйлдвэрээс ховцоо авдаг л хэрэг. Доронтын нефтийг гаргахад очроод ард түмнийхэн төлөөгөө саяхан дээлнийхэн ангир 5 хурууныхаа мөрийг гаргаж ирсэн. Би бас л нэг сайхан юм болох юм да гэж бодсон чи одоо чимээг л болцсон байх. Үйлдвэр байгууллагыг энэ чинь Монгол улс чинь бүгдээрээ тэр нь бүх юма хийдэг л байсан улсуудыг бүгдийн устгаа гадны хараад тулгаа одоо энэ татвараар дарамттай Монголын ард түмнийг ер нь тэр чигээр нь илгээр нь мөлхүүлэх гэдэг юм уу? Тэрийг бас өөрөө эсрэг юм хэлж энэ тэр засгийн газрын сая хөрөл зөвхөн засгийн газрыг сонгогдоход тэр уул уурхай тэр Хөрөлбаатар гэдэг сангийн сайдыг сонгохгүй гэж бас их зөвлөж юм хэлж явах шиг байсан. Тэрийг таны үгэнд ороогүй баг. Шудраг яс хуулийн дүмхэн хэрэгжүүл шудраг яс хэрэгтэй болсон байна да. Ерөнхийлөгч минь цаашдаа ажилч өндөр амжилт хүсье. Бодсон санснаа илэн долонгоо ярьцгаалаа. Тэгээд хаяаг бол одоо яригддаг ард иргэдээ маань хэлэх гэж хүсдэг ийм бодол санаанууд бас Дундгой аймгаас бас ялагдахгүйгээр хэлж яригдлаа гэж одоо бодож байна. Дахиад хэлье. Та нарын дуу хоолойг бид нар өнөөдөр шийдвэр гаргадаг их хурл засгийн газар хүргэх зорилготой ингээд хамтын одоо уулзалт гэдгийг би дахин хэлье. Энэ бол зорилго нь ийм тодорхой юм уулзалт юм шүү. Хөдөөгөө хөгжил гэж юу юм бэ? Маш энгийн. Ахуйг найшлуулъя. Малаас гаралтай түүхэн хийдэг улс төрийн бодлогоор биержээр дамжуулж үнийн тогтмол борлогддог байлгая. Үүний тулд яах юм? Боловсруулах үйлдвэрүүдийг барих ёстой гэж. Олон жил ярьсан. Бид нар 26 сая малтай болохын төлөө явж байхдаа аж үйлдвэрийн комбинаттай байсан. Манай хөгжчүүд бүгд мэдж байгаа. Одоо малын толгой 66 сая боллоо. Арьсшир боловсруулдаг, ноос боловсруулдаг, ноолоор боловсруулдаг үйлдвэрүүд хангалтгүй байна. Жилдээ бид нар 10,500 тонн ноолуурыг түүхийгээр нур төрш рүү гаргадаг. Хэдхэн хувийг 5 хүрэхгүй хуваар бүтээгдэхүүн хийдэг. Тэгэхээр энэ салбар өсөхгүй. Намайг хөдөө аж ахуйн сайд байхад арьсширны одоо боловсруулалт 10 сая ширхэг байсан. Мөн түүхийгээр 80 орчим хувийн урд хил рүү гаргадаг. Одоо 15 сая болсон байна. Энэ бол маш том баялаг. Ингээд энэ хөдөө аж ахуйн салбар дээр бид нар малчтайгаа нийлээд орон нутгийнхантайгаа нийлээд их хурл засгийн газрыг ерөнхийлөгчтэйгээ нийлээд шахаад ажиллах юм бол энэ боловсруулах үйлдвэрүүдийг
бид нар маш богино хугацаанд боловсруулъя. Бүтээ гэсэн ийм санааг яриад байгаа юм аа. Энэ санаа яриагаар биш амьдрал дээр буулгахын тулд энэ хаврыг эхлүүлье гэж байгаа.